аль алинд нь хэлэнцдэг хүмүүс ирдэг болохоор. Би яагаад та нар шиг хин залуу хүүхдүүдийг сонгож авсан гэж Хүүхэн нь солигддог. яагаад тэгвэл манай нийгэм залуу хүмүүс дургу. Хамаг бүгд яаж байгаа? Ээж нүртлээ. Залуу хүмүүс нэг л алдсан бол амьдрах ирэхгүй гэж боддог болохоор бусдыг шүүхлэхийг хийж явдагсан. Хин зам өгсөн. Бүгд заасан. Шодрог ловэрчэд уран сайхны кино бүх IPTV OTT-д орлоо. За юу цаанда манайхан хичээл ном ажил төрөл нь хэр байна да. Намар болооч тэр 10 сар төгснөх чинь болов бод явдлаас сэтүүлсэн жигүүд сүрүүн түүхүүд үзмэр санагдаж байна уу? Өнөөдрийн бичлэгээрээ бод явдлаас сэтүүлсэн бүр Монголд болсон хэрэгээ сэтүүлсэн шодрог ловэрчэд киног ярьж хөр онцлоо. Энэхүү киноны ихэнх дүрүүдийг бодит гэмт хэрэгтнүүд, хохирогчд болон алуурчтай санаа аман бүтээсэн нэлээд сонирхолтой шийдэл болж өгсөн байна. Жүжигчдийн талаарх сонирхолтой баримтыг дуртахад жүжигчин Анар дүрдээ орохын тулд 2 сарын дотор 18 кг турсан гэсэн. Мөн энэхүү кино нь хагас тэрбумын үнээр бүтэж бүх зураг авалт гадаа хасах 30 градусд явагдсан байна. Ингээд кино руу орцгоё. You know the plan. You know the plan. Фэйсбүүкээр дүүрэн хүүгүү зээл үгнэсэн пост комментууд Африкийнх ч үлээ, Швейцарийнх ч үлээ өв залгамжлагч Улаанбаатар хотын уугуул иргэний постн доор өв хөрөнгөөсөө хуваалцмаар байна гэсэн коммент бичсэн байхыг та бишгүүл харж өнгөрсөн баха. Ямар сайтан тэр бумтан баян хаа хамаагүй хүнд одоо фэйсбүүкээр хүүгүү зээл өгөөд эсвэл бүр өв залгамжлагчаа болгон сонгон тодруулаад байна вэ? Үнэгүй зүйл хаанч байхгүй. Зөвхөн хулганы авахд би гэдэг шиг яг энэ комментийн хохирогч басан залуугийн яриагаар кино маань эхэлнэ. Одоо өөрт нь болсон хэргийн мэдүүлгийг өгч буй залууг Улаана гэх бөгөөд манай киноны гол дүр юм. Дүүний ярианаас залуу маань сургуулаа төгссөний дараа ажил олдохгүй, амьдрал ахуйн тогтворгүй нэлээд хүнд байдалтай байжээ. Аргагүй ирэхэнд Facebook дээрх хүүг өмг зээлнэ гэсэн дугаар руу залгасан гин. Ажил амьдралд дажгүй байсан бол ийм пост тоож харахгүй штэ. Энэ нь Улаанаг ямар хүнд байдал байсныг харуулж байгаа юм болоо да. Тэр дугаарлуун залгаад ярихад утсын цаанаас судалгаа авах зорилтоор Улаанагаас гэрийнхэнтэйгээ ямар харилцаатай байдаг вэ? Санхүүгийн ямар их өсвөртэй вэ гэсэн мэдээллийг авсан байна. Яг гоо энэ мэдээлэл нь одоо мөнгө зээлэх гэж байгаа хүнд өгөх хэрэгтэй мэдээлэл юм шиг хэрнээ тухайн хүний хувийн нууцтай мэдээлэл байгаа юм л та. Улаанаач тэгээд хүнд байдалтай байсан болохоор хам мэдээллээ өгдөг өгчээ. Гэтэл дараа нь танихгүй дугаараас Улаанаа руу залгаж хурдан хугацаанд баяжих сургалт санал болгосон гин. Өөр аргагүйгээс хойш тэгээд сургалтанд зууж эхэлжээ. Эхэндээ энгийн л нэг мөнгө бол гаргадаг заадаг гэсэн бол сүүл рүүгээ хичээлийн чиглэл нь огцом өөрчлөгдөн дахин төрөлтийн талаар хичээл ордог болсон гинэ. Уг нь эхэндээ баг цус дурддаг дахин төрөлт гэх сэдвэн сүүл рүүгээ хичээлийн гол сэдв болсон юм уу та. Хэрв нэг танихгүй тань дээр ирээд гэв гинтл жинхэнэ өргөчлөгөө олохын тулд дахин төрөх хэрэгтэй гэсэн бол та хариуд нь юугээд худлаа яриад байгаа буруу номтон бэ гэж бодох байсан баг. Гэхдээ ийм бүлгэмийнхэн хүний ямар хариулт үзүүлэхийг мэдэх учраас урт хугацаагаар тарих угаах төлөвлөгөө зохиодог гэжээ. Ер нь аль болох хэцүү байдалд байгаа хүмүүсийг олдог ба энэ хэргийг бол Facebook дээр тавигдсан хүүгүү зээд өгнөсөн комментэнд итгэхээр хэмжээнд туйлдж ядарсан хүмүүсийг өөрсдийн байгаа болгон оньсон байгаа юм. За тэгээд дахин төрөлтийн талаарх хичээлүүдээр толгоогоо бүрэн угаалгасан Улаана тэр урсгалдаа бүрэн донтож сэтгэл зүйн эмнэлэг тэмчлүүлэх төвшөндөө хүрчээ. Одоо Улаанагийн өгч буй ярилцлага нь сэтгэл зүйн эмч Улаана хоёрын дунд болж өнгөрч байгаа юм. Үзэг зорилготод сэтгэл зүйн эмнэлгийн өвчтнүүд эмчийн хамт салхилаад явж байна. Өвчтнүүд нь төрөл төрлийн хүмүүсээс бүрджээ. Тэдний дунд 10 настай охин байгаа нь маш харамсалтай. Өвчтнүүд дээр шинэ өвчтөн ирж байгаа ажээ үсээ жог шиг ном ногооноор буутсан шууд сэтгэл зүйн асуудалтайгээ биччихсэн юм шиг ойлгомжтой дүр төрхтэй залууг туулаа гэдэг. Эмч нар шинэ өвчтөн болох туулаад анхаарлаа хандуулахад Улаанаа гарсан боломжийг ашиглаж зугатаах гэж ордлоо. Даанч бүтлгүүцэн. Зугатаах гэж байгаад баригдсан Улаанаг гарыг нь хийгээд ижил сүрэгтэн нэгтгэн бүгдээрээ хамтдаа эмнэлэг рүүгээ буцаар явв. Эмнэлгийнхээ гадаа ирэхэд эмнэлэг нь хаагдаад хашаанд хөгжөөтэй байдаг юм байна. Гэхдээ тэгээд эмч нь мдээгүй байхад нь эмнэлгийг нь хааждаг бас их сонирхолтой юм аа. Үйл явдал энэтэй ижил учир битүүлэх эсүүдээс бүрдэнэ. Кино өөрөө төөрдөг байшин шиг хэв маягтай хийгдсэн бөгөөд нэг удаан анхаарал алдаж нэг л деталийг сул хаявал эвлүүлдэг шоумэд энэ кино бүрэн болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй ажээ. Ингэж хийсэн шалтгаан нь шашны гаж урсгалын үйл ажиллагаа нүднээс далд бидний ойлгохгүй ертөнцид болдог учраас онсыг тайлах гэсэн үднээс ийм эцэлтэй юм байна. Буцан үйл явдал руугаа ороход сэтгэл мэдрэлийн эмнэлэг хаагдсан учраас өвчтнүүд нэг нэгээрээ явцгаана. Сүүлдээ Улаана, Туулай, эмч 10 настай Кола охин өөгийн хамт үлдлээ. Сэтгцэн эмнэлгийн нэг болонд Улаана уран зураг харан нулимс туслан зогсож байв. Хан дээр өлгөөтэй байсан Карл Петерсны ээжийн хайр зураг Улаанад юуг бодогдуулсан юм болоо? Энэхүү зураг дээр настай эмэгтэй чөтгөрийг тэрсэн байдлаагаар дүрслэгдсэн байдаг. Уран бүтээлийн агуулга нь их хүн хүүхдээ яаж ч байсан хариу нэхэхгүй ихэн хайраар хайрладаг. Хүүхэд нь бусад бүх хүнд чөтгөр шиг үзэгдэж байсан ч гэсэн тэр агуулгыг илэрхийлж байгаа юм. Улаанаг зургийг бишрэн нулимс асруулан байж байхад нөгөө нэг жокер шиг Туулай гарч ирж яриа өдөн Улаанагийн хамаг сайхан эм урлыг алаад ячв. Яг сайхан эм ураад нулимс нь хүртэл урсчихсан байхад хамаг хүний наастрыг наалж хаялаа гэд Улаана Туулайг дэвсэж
хизээ тавьва. Сүүлдээ бүр алан талан дээрээ тулаад угаасаа сэтгцийн эмнэлэгт сэтгцийн өвчтөн үнийг өдөж болохгүй л дээ. Туулаа амиа хогоолохын тулд Улаанагийн хамаг гинж боолтыг нь тайлж өглөө. Туулаа Улаанагаас араас нь даган яваад байсан бизнесийн санал тавих гээд байсан юм байна шүү дээ. Улаанаг өмнө шашны бүлгэмд орж бүр донтож байсныг нь мэддэг болохоор тулгаа Улаанаатай шинэ шашны бүлэг үүсгэх санаатай ажээ. Гайжууг үйлдэлтэйгээр хурж ирээд ажлын санал явахад хэн зөвшөөрөхөв дээ. Улаанаа маань хаяад гараад явлаа. Шинэхэн эргчлөөгөө олж авсан Улаанаа хэсэгтээ юу ихэ мэдэхгүй манраад лав. Энэ үеэр эмч туулаатай тарлаа. Цаашаа юу болсныг мэдэхгүйч туулаа эмчийн хувцсыг өмсөөд гарч ирэв. Хувцсан таалагдсан болов уу яасан бол мэдэхгүй. Юу ч болоод байгаа. Юу ч болоод байгаа гэсэн чинь эмчийг нэг өрөөнд хүлээ тавьчихсан байжээ. Туулаа эмчийг хүлж тавьсан өрөөндөө орж ирээд эмчээс ус асуулаа. Тэгсэн чинь халааснасаа гараад өчөж байна. Үгүй тэгээд халааснасаа авах боломжтой байсан бол аль дээр аваад тусламж дуудахгүй юугаа хийж исэн болов. Эсвэл сүлжээгүй учраас боломжгүй байсан болов. Үзэг зөлөгдөж улаанаа руу шилжин. Улаанаа мэдээж хамгийн түрүүнд ээж дээр ирж байгаамаа. Баглаатай цэцэг аван гартаа барин ээж дээр иртэл гэрт нь ээж нь байсангүй. Улаанаг ээжийнх нь гэрт нь архитан цогтурж буй хүмүүсийн дүр зураг угтана. Энэ явдлаас хойш нэг жилийн дараах руу шилжив. Улаанагийн амьдрал арай тогтворжоод дээшилсэн юм шигэ. Улаанаа хувийн мөрдөгчөөр ажилдаг болж түүн дээр нь нэлээд хүнд байдалд орсон эгч хурж ирээд өөрийнхөө түүхийг хуваалцсан. Эгчийн хүү 18 настай онц сурдаг их сайн хүү байсан ч сүүлийн үед зан ааш нь өөрчлөгдөж үг үйлдэл нь ойлгогдохоо байжээ. Нэг өдөр гэртээ согтоо орж ирээд юу ч дууралгүй, юу ч тайлбарлалгүй өрөөндөө 2 өдөр 2 шөнө уйлсан юм гин. Хаалгыг нь үдээд цохоод балбад ямар ч нэмэргүй байсан болохоор хаалгыг нь нээгээд ороход өрөөндөө байхгүй уйлж буу дуу тоглоулагчаар тоглосон байж. Эгч өөрийнхөө түүхийг хуваалцсныхаа дараа улаан хүүгээс хүүг нь олж өгөхийг нулимс тусуулан хүснэ. Эгчийн гадарлаж угаар хүн супермаркет гэдэг газар руу явсан юм уу та? Улаанаа ч одоо хүүгийн сургийг гаргах зорилгоор тэр газар нь очтоо. Тэгэхэд киноны эхэнд гарсан сэтгэл мэдрэлийн эмнэлгийн шинээр супермаркетад ирж байгаа хүмүүсийг амьдрах газар дагуулan орж ирнэ. Улаанаа эмчтэр очиод алга болсон хүүгийн зургийг үзүүлэн таних хэсгийг нь асуугаад эмч танихгүй юм байна гэлээ. Гэхдээ Улаанаг таниад байгаамаа. Улаанаг таньсныхаа дараа шууд туулаа дээр очиод Улаанаа гэрснийг мэдэгдэнэ. Юу болох гал байна да. Энэ супермаркет гэдэг газар нь ямар ч утга учиртай юм. Эмч яагаад туулаад ажилтдаг болсон юм бол? Улам толгой эргүүлэн босоор л байна. Үзэг зоригтод киноны эхэнд гарсан сэтгцэн эмнэлэгтээ үлдсэн өвөө хүмүүсийн тархийг угаагаад байж байна. Тэрээр өөрийнхөө түүхээр бусдыг дарамтанд оруулангаа үзэл суртлаа ухуулж байв. Ахын яриагаар бол ах там гэдэг газар очиж үзээд эргэж ирсэн ажээ. Там гэдэг газар нь жижигхэн гэм хийсэн ч байсан ялгаагүй очин тамлуулдаг газар юм байх уу. Аимшигтай зүйлийг ярьсныгаа дараа тамаас бултгарыг зааж өгнө. Тэр арга бол мөнхийн ус гэгч юм. Хүмүүсийн дотоод айцаар нь тоглож мөнхийн амьдрал итгүүлнэ гэдэг шашны урсгалын тарих угаалтын нэг техник үлээ. Энэхүү кинонд Солонгосын Шин Чонжи шашны урсгал авцсан нэрээ нутсан нэгэн залуугийн бод амьдралаас сэтвэлсэн байна. Энэхүү залуу нь шашнаасаа гарч чадахгүй байн гэрээс ороод байсан тул гэр бүлийнхэн залууг гэрт нь орж цонхоо торлон хүнсээ базааж ээжлэн цагтаг өжээ. Бод үйл явдал дээр бүх зүйл нь сайнаар эргэж залуу шашнаасаа гарч чадсан бол энэхүү кинонд хэрвээ залуу шашнаасаа гараагүй бол ямар үр дагаварт хүрч болох байсныг харуулдаг. Энэхүү шашин өнөөдөр Монголд орж ирээд хэдийн нутагсан бөгөөд дандаа оюутан залуу хүмүүсийг элсүүлж элдв хурал зөвлгөөн уулзалт хөрөнгө оруулалт нэрийдлэр гадны баячуудын мөнгийг Монголд угаах хэрэгслээ болон ашиглаж эцэст нь өөрсдийнхөө амийг бурханд өргөж тушааснаар дуустдаг шашны урсгал юм. Солонгост өнөөдөр энэхүү шашныг хориглосон ч Монголд үйл ажиллагаа явуулсаар байгаа тул сэрэмжлүүлэг болох үднэс энэхүү киног бүтээсэн билээ. Та бүхэн үргэлжлүүлэн Улаанад юу тохиолдохыг энэхүү шашны урсгал аль хүртэл явахыг Go+ болон Sky Media-гаас хүлээн авч үзээрэй. Аль алинд нь хэлэнцтэй хүмүүс ирдэг болохоор Би яагаад та нар шиг хин залуу хүүхдүүдийг сонгож авсан гэж хүүхэн юм солиодог. яагаад гэвэл манай нийгэм залуу хүмүүс дургүй. Хамаг хүүхдүүд яаж байгаа? Ээж нүртлээ. Залуу хүмүүс нэг л алдсан бол амьдрах ирэхгүй гэж боддог болохоор бусдыг шүүхлэхийг хийж явдагсан. Хэн чамд өгсөн? Бүгд заасан. Шодроо ловерчд. Уран сайхны кино. Бүх IPTV OTT-д орлоо.